Сайн байцгаана уу үзэгчдээ, олон нийтийн цаг шууд нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид нийслэлдэх мал бүхэн иргэд гэсэн асуудлын хүрээнд ярилцахаар зочдтой урьж ирүүлээд байгаа. Ингээд 600 студид ирсэн зочдтой танилцуулъя. За, Улаанбаатар хотын зарчмын ажлын албаны хүнс худалдаа үйлчлэгээний хилцээний мэргэжилтэн уянга ирсэн байна. За, Улаанбаатар хотын зарчмын ажлын албаны инженерийн байгууламжийн хилцээний алхам мэргэжилтэн даваас руу ирсэн байна. Та хоёртой энэ өдрийн мэндийг хүргэе. За, тэгэхээр нийслэлдэх мал бүхэн иргэд гээд тэгэхээр иргэд бас юг ярьж байгаа юм болоо гэж ерөөхдөө бас ойлгохгүй байж магадгүй. Нийслэлийн онцгой байдлын комиссаас албан даалгавар гаргаад 2017 оны 8 сард бол яг одоо нийслэлийн мал байхыг хориглосон тэр бүс нутгууд байгаа мал бүхэн иргэдийг хотоос гаргах юм шийдвэрийг гаргасан байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ шийдвэрийн хүрээнд яг нийслэлийн хэмжээнд хэдэн дүүргийн хичнээн малтай хэдэн өрх одоо байна гэсэн судалгаа гарсан бай. Эхлээд үзэгчдэд мэдээлэл хүргэе. За, яг 2017 оны 8 сарын байдлаар бол улсын хэмжээнд 7 аймгийн 24 сум, нийслэлийн сонгон айрхан хаавал дүүрэгт бол дүүрэгт малын гоц халдварт шүлхийн өвчин бол гарсан байгаа. Энэ үед бол яг жилийн эцсийн мал туулгын дүнгээр авч үзэх юм бол нийт одоо нийслэлийн 152 хороотой шүү дээ. Тэрний 38 хорооны 602 өрхийн 16,704 мал тоологдсон байгаа. За, энэ ажлын өрөөнд бол нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Нийслэлийн засаг даргын 2017 оны А592 гэсэн захирамжаар одоо нийслэлийн мал аж ахуйн эрхлэлийг хориглосон бүсэд байгаа мал бүхэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг хотын ерөнхий менежерээр ахлуулад нийт 29 байгууллагын бүрэлдэхүүнтэй ийм ажлын хэсэг байгуулсан. За, энэ ажлын хэсэгт маань одоо хүнс хөдөө аж ахуй яам, улсын мэргэжлийн албаны ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, зоонуудын өвчин судлалын төв гэдэг томоохон байгууллагууд юу н хамрагдсан байгаа. Тэгэхээр хамгийн гол юм бол миний хувьд бол тухайн иргэн айл өрөх амьдрах тэр нөхцөл орчин дэд бүтэц байх нь хамгийн чухал шүү дээ даасран дараа тий. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр за яг малтай иргэдийг хотоос ингээ гаргадсан байж гол нь тэр амьдрах нөхцөлийн орчныг бүрдүүлсэн юм уу, дэд бүтцийн ажил нь яаж хийгдсэн. Өнөөдрийн хүртэл одоо 9 сар өнгөрчөөд байна. Хичнээн одоо бас малтай айлуудыг нүүлгөв гэдэг дээр уянга дараа нь мэдээлэл өгнө. Эхлээд даасран дэд бүтц дээр. За, дэд бүтцийн асуудлыг бас ажлын хэсгээс чиглэл өгөөд шийдвэрлэж байгаа. За, хотын ерөнхий менежер ахлуулсан ажлын хэсэг нь бол ер нь маш шуурхай зохион байгуулалттай гарах хэмжээ аваад Улаанбаатар цэцлэгийн төгсөлж явцад компанитай хамтарч зөвшөөрөгдсөн 3 барилшилт одоо айл эрхийн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой цахилгаан орчин хүчээр найдвартай хангах ажлын зураг төсвийг хийлгэсэн байна. За, энэ зураг төсвийнхаа дагуу нийслэлийн засаг даргад одоо ажлынхаа тайлангнаад нийслэлийн төсвөөс 680 орчим сая төгрөгөөр энэ зөвшөөрөгдсөн бүсэд байх нийт 460 орчим өрхийг цахилгаан орчин хүчээр хангах ажлыг зохион байгуулах ажил эхлээд одоо өсвөлтэй ажил эхэлсэн явагдаж байгаа. 5 сарын 1 гэхэд бол айл эрхийг нүүлгэн шилжүүлж цахилгаан орчин хүчтэй газар аваачаад бэлэн болоод байна. Мөн одоо бас нэг хамгийн гол асуудал болох ундны устэй малыг услах усны хангамжийг бас давхар шийдвэрлэж байгаа. Одоо 3 байршилт тус бүрд нь 3 хотын асуудлыг бас төлөвлөсөн цахилгаан хангамжинд холбоод шийдэж байгаа. Усны хувьд бол одоо харьцуулаад хэлэхэд манай Улаанбаатар хотод ер нь дунджаар 351 өрхөд нэг худаг ноогддог бол одоо энэ мал бүхэн иргэд очиж байгаа байршилт маань 150 орчим өрхөд 3 худаг шийдвэрлэж өгч байгаа бас юм давуу талтай байгаа. За, тэгэхээр түрүүн бас уянга хэллээ шүү дээ. Одоо 602 өрх байсан гэж 2017 оны тоогоор. Тэгэхээр одоо яг нүүж чадаагүй нүүлгүүлж суурьшлийн бүс рүү нүүгээг байгаа хичнээн айл өрх байна. Одоо яг мал аж ахуй нийслэлийн мал аж ахуйн эрхлэлийг хориглосон бүсэд бол өнөөдрийн байдлаар 558 өрх байна. За, өнгөрсөн хугацаанд бид нар бол одоо нийт байсан 16,000 гаруй малынхаа 18% буюу 3,000 гаруй малыг бол гаргасан. Энэ гаргасан мал маань болохоор хүнсний хэрэгцээнд нятлагдсан, зөв мал аж ахуйн эрхлэлийг зөвшөөрсөн бүслүү нүүсэн, хөдөө орон нутглуу нүүсэн, яг нөгөө халдвар төвчний голомттой хэсэгт байсан малууд бол устгалд орсон, бэлчээрийн менежмент бол орон нутгийн өмчт үйлдвэрийн газарт бас нэг 30% нээний хангамж нийлүүлсэн тийм байна. Тийм. Тэгэхээр хамгийн гол юм ингэсэн гээд одоо иргэд ярьжсэн л да. Биднийг бол бүгдээрээ энэ айл өрх бас малаа маллахгүй. Зарим нэг нь бол одоо хэрвээ ингээд хотоос нүүлэх гэж байгаа бол бид нар хүүхдүүдийн хичээл сургууль бүх юмыг бодолцоод байгаа малаа одоо
зараад үйлдвэрт нөгөөд ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо хоттой үлдээ ядэр гэсэн саналуд бас гаргасан байгаа. Гэтэл нэг талд нь бол малчтаас бас малын авъя гэдэг нөгөө үйлдвэрүүд явахлаар асуудлууд тулгарсан гэж байгаа. Энэ асуудлууд нь яг юу байсан юм? За яг энэ ажлын хэсгийн зүгээс ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хотын ерөнхий менежерийн 2017 оны А126 гэдэг тушаал гарсан. Энэ тушаалаар болохоор зохион байгуулалтын сурталчилгааны, санхүүгийн, хууль эрх зүйн гэдэг 5 дэд ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсгийн зүгээс бол яг малтай иргэдтэйгээ шаталсан уулзалтуудыг зохион байгуулсан. Тэгэхэд бол иргэд бол зарим иргэдээс яг тийм санал гарсан л да. Одоо бид нэр нүүх боломжгүй маа, энэ малыг бид худалдаж аваач гэсэн. Тэгээд иргэдийн өөрсдийнх нь одоо малаа үнэлсэн үнэлэмж нь бол тухайн үеийнхаа зах зээлийн үнээс бол хэд дахин арай илүү үнэ хэлжсэн. Өндөр үнэ хэлжсэн. Тийм учраас одоо сангийн яамны зөвшөөрөлтэй одоо сангийн яамнаас бид нарт санал болгоод зөвшөөрөлтэй зоолооч гэдэг компанитай бид нар хамтарч ажиллаад энэ одоо мал бүхий иргэдэд байгаа малыг яг одоо үйлдвэр ухсааг нь тодорхойлоод яг Монгол үйлдвэр юм уу эзэн үйлдвэр юм уу тэрийг нь тодорхойлоод мал худалдаж авах үнийг гаргасан. Тэгээд мэдээж хотол тэр малыг худалдаж авлаа гэхэд өөрсдөө нөгөө яг одоо мал аж ахуй байхгүй. Тийм учраас нөгөө мах боловсруулах үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай болж байгаа юм л та. Тэгээ ажлын хэсгийн зүгээс нэг 10-аад мах боловсруулах үйлдвэртэй одоо хамтарч ажиллая гэсэн саналыг хөрвүүлсэн. За энэ үйлдвэрүүд маань бол ихэнх нь одоо хамтарч ажиллахаас татгалцсан. Зарим нэг компани нь гол шалтгаан нь юу юм? Гол шалтгаан гэхээр яг өндөр үн хэлсэн юм байна. Өндөр үн хэлсэн. Гэхдээ яг яг энэ нөгөө орон нутгийн одоо энэ нийслэлийн орчин байгаа малуудын ихэвчлэн сүүний чиглэлийн өхрүүд байдаг байхгүй юу? Эхнэр чинь одоо сүүний чиглэлийн өхрүүд чинь одоо эзэн тэжээлд нь ихэвчлэн сүүв болж гарч яадаг те. Махны гарц их багтаа бие их жижигтэй тийм өхрүүд байдаг. Гэтэл мах боловсруулах үйлдвэрийн хувьд бол махны гарцал чухал. Тэгэлгүй яах вэ? Тэгээд яг мах боловсруулах үйлдвэртэй хамтарч ажиллаад ирэхээр одоо маш их алдаг дорох. Тэгэхээр нэг тоо хэлэхэд бол 45 иргэний 496 толгой малыг авахар уул нь бол тооцоололтоо авсан юм билээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд хичнээн мал толгой мал авсан юм байна уу? Бага. Яг энэ одоо иргэдтэй уулзаад явж хахаар малаа худалдаалах 45 иргэн байсан. Энэ иргэдийнхаа малыг тоолоод судлаад өтгөр 496 толгой байсан. Тэгээд яг нөгөө мах боловсруулах үйлдвэр маань газар дээр нь очиод малчтай уулзаад малын үзээд судлаад ирэхээр одоо хамтарч ажиллах болохгүй нэ. Яг одоогийн байдлаар бол хүнсний хэрэгцээнд бас одоо шаардлага хангахгүй байна тий. Тийм саналуудыг ирсэн. Тэгтээ нөгөө орон нутгийн өмчөд манай бэлчээрийн менежмент үйлдвэрийн газар гэж байдаг. Тэрэндээ бол нөгөө одоо тэр тухайн орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын удирдлагууд нь яваад яг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад 30 тугалтаа өмнөг бол авч нийлүүлсэн байгаа. За тэгэхээр бид олон нийтийн цаг нэвтрүүлгээрээ одоо яг нийслэлдэх мал бүхий иргэдийн асуудлыг ярьж байгаа. Ер нь бол нийслэл хот маань сая 500 мянга орчим иргэнтэй болсон ийм том хот болсон. Тэгэхээр бидний одоо нөгөө мал бүхий иргэд маань энгийн одоо иргэдтэй ингээд бас яг холдоод ингээд суурьшлийн бүстэй байгаад ахаар одоо юу гэдгийг шүлхийн өвч ордог ч юм уу гардаг ч юм уу энэ үед бол бусад одоо хорой цээр тогтоох үед тэр иргэдэд бас нөгөө хорой цээрийн дэглэмэн нөлөөлөөд ингээд хүндрэл үүсгэж байгаа ийм асуудлууд бас гардаг юм шиг байна тийм ээ. Тэгэхээр бид шууд нэвтрүүлэгтээ 70 12 70 05 гэсэн утсаар иргэдийнхаа саналыг авч байгаа асуултанд бас хариулахад манай хоёр мэргэжилтэн бас бэлэн байгаа. Ингээд иргэд олон нийтийнхаа утсыг бас авахд бэлэн байгаа шүү. За би бас даасрын бодоод энэ худаг гаргалаа гэд тог тавилаа гэд за газрын яхаа бас эзэмшүүлээд өгчий гэж бодоход бусад тэгвэл нөгөө хүн амьдрах одоо сургууль цэцэрлэг тий одоо нөгөө дид бүтцчин зөндөө юм орно шүү дээ. Хүний амьдрал зөндөө юм хэрэгтэй юм чинь тийм ээ. Тэгэхээр нөгөө эмийн сангаас өсвөлээл юу гэдгийг зам харгууч гэдэг юм уу. За зам бол байхгүй байсан дээр гэдэг зүйлийг бол бас малчид ярьдаг юм шиг байна. Тэгэхээр энэ талаасаа бусад дид бүтцийг яаж зохион байгуулж хийж байгаа юм бэ? Энэ ажил нь өөрөө улсын онцгой комиссийн шийдвэртэй цаг хугацаатай орж яаралтай ажилтай. Тийм учраас нэн тэргуунд одоо тэнд очиж амьдрах иргэдэд цахилгаан усаар нэн тэргуунд хэрэгтэй. Энийг нэн тэргуунд төсвийн хөрөнгөөр шийдэж байгаа. Тэр сургууль соёл дараагийн дэд үтсийн асуудал бол сургуулийн хувьд болохоор сонгойрхон дүүрэгд байгаа зөвшөөрөгдсөний бүсэд нарийн гэдэг газарт одоо сонгойрхон дүүргээс баг сургуулийн цогцлбор барихаар шав тавиад 18 онд амжуул ашиглалтанд өгөөд амжихгүй бол 19 онд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Тэгээд энэ хамрагдж байгаа нийт өрх бол одоо сургуулийн насны хүүхдтэй бол газраа өөрсдөө сонгох боломжтой.
За. нарийн газар очих юм уу, баян зүрхтэй арцтай юмд очих юм уу те. Газраа сонгож байрших боломжтой учраас сургууль соёлын хүүхдтэй нас айл өрх малчтай байх юм бол нарийн хэсэгтээ очиж байна. За, иргэдийнхаа саналыг авъя. Манай шууд нэвтрүүлэг сонсож байна таныг. Байна уу? Аа. За, сонсож байгаа шүү. Шууд яриараа зургтнаас олж байгаа. Байна. Шууд яар та. Сонсож байгаа. Энэ нөгөө би энэ хайлтад амьдардаг байхгүй юу? Сонсож байгаа юм уу? Сонсож байна таныг шууд яриараа. За. Тэгсэн чинь одоо энэ уулын оройгоор зөндөө хон яваа бэлчээл дараа нь үхэр хон бэлчээл тэгээ дараа нь нөгөө апо бэлчээлсэн би тэр үдөө штэ нөгөө ойрхон Улаанбаатар хоттой ойрхон шүлхүү өвчин гарсан гэж наасаа зөндөө байсан штэ тэгсэн чинь одоо хэн шандардаг юм бэ хаашаа би гайхаад байсан тэр үед тэгээд энэ одоо ер нь эцсийн дүндээ бол ер нь хүмүүсийн ухамсар юм уу юу юм би ойлгохгүй. Тэр чинь үхэр явуулсан шилхүү. За. Яг тэр үед шүү дээ. За ойлголоо таны санааг ойлголоо шууд нэвтрүүлэлт холбогдож саналаа хэлсэнд баярлалаа. Тэгэхээр яг саяны иргэний хэлж байгаа санааг би бас түрүү халтгаа хэлсэн. Ерөнхийдөө магадгүй одоо тэр мал ахуйтай мал малж байгаа айл өрөх гэдэг юм уу тэр малаас нь ч юм уу тийм ээ иргэний хариуцлагагүй байдлаас ч гэдэг юм уу магадгүй малын ямар нэгэн өвчин одоо нийгэмд гарвал дэгдвэл ер нь хүлээлгэх хариуцлага гэж юм байна уу? Ер нь мал бүхий иргэдийг одоо нүүлгэн шилжүүлж байгаа энэ үйл ажиллагаанд бас оролцохгүй би нүүмэргүй байна тий эдэр гэсэн хүмүүс байгаа бах. Тэгвэл одоо магадгүй энэ бас төрөөс явуулж байгаа энэ бодлого шийдвэр мэдээж бас иргэнэл бодсон ажил байж таарна шүү дээ. За энэ яг зөв асуулт асууж байна. Хуучин бол яг малтай иргэдэд бол төдийлөн хариуцлага ногдуулдаггүй байсан. Одоо энэ 17 оны 12 сард бол малын 2 хууль батлагдсан байгаа. Энэ нь бол нэг нь малын эрүүл мэндийн тухай, нөгөөх нь малын генетикийн тухайга 2 хууль батлагдсан байгаа. Энэ 2 хууль маань одоо 18 оны 6 сарын 1-нд хэрэгжээд эхэлнэ. Энэ хуулиараа малчин танд хариуцлага их одоо оногдож байгаа. Хэрв малчин таны буруугаас болоод таны малаас ямар нэгэн халдварт өвчин гараад одоо хорио цээрийн дэглэм тогтоон тэр хорио цээрийн дэглэм тогтоох чинь мэрэгжлийн байгууллагууд хүчний байгууллагууд ажиллана. Дээрээс нь тэнцээ одоо малгүй иргэдийн эрх ашиг хөндөгдөд байгаа байхгүй юу? Тэр хорио цээрийн дэглэм дотор орсон малгүй иргэд чинь хичээл сургуульдаа явж чадахгүй хүүхдүүд нь ажил төрлөө хийж чадахгүй тийм хүндрэл үүснэ. Эднэр дээр давхар одоо хоол хүнсний хангамжаас ахуулаад те бүх хангамжууд нийлүүлэгддэг нь. Энэ дээр тэр одоо буруутай этгээд одоо малчин их хариуцлага өндрөөр оногдож байгаа. За. За иргэдийнхээ саналыг сонсъё. Манай шууд нэвтрүүлгийн утас ажиллаж байгаа. Байна уу? За утас тасарчлаа. Тэгэхээр байна уу? За иргэдийнхээ саналыг сонсъё. Таныг сонсож байгаа шүү. Зургтнаас олж байгаа шууд яриараа та. За ярих уу? Яар та шууд яриараа. Би энэ өдрөөнө баг. Хэмбэ авчин аагүй. Байна уу? Бай сонсож байгаа таныг. Би энэ вакцины сангийн ажихад айл дээр нэг хэдэн 3-4 үхэр байдаг юм аа уу. Тэгээд тэр айл маань намайг одоо үхрээ аавгээд тэгээд үхрээ аавгээд байгаа. Тэгээ одоо үхрээ авчихсан газар байхгүй. Манай сурагтаа сонсоод ахна хэдэн газар өгч байгаа гэдэг ахаа. Өнөөдөр хүртэл баян зүрхтэр очлоо гэсэн чинь. Баян зүрх нь бол тэр нийгмийн хэлтсэн юу гэнэ? Тэрнээсээ бичиг аваад энэ тэрийгээ толгой юм яха. Орон дээр очиход хүлээжгээд юм тэрчих. Тэгээд одоо уусуудаас асууж юм хаашаа. За ойлголоо таныг. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдээ 2015 оны нэг тогтоол байд юм билээ. Тэгэхээр ямар газруудыг аль дүүргийн ямар хороог яг одоо мал бүхий иргэд суушиж болно гэж үзэх вэ гэдгийг тогтоож өгсөн. Тэгэхээр энийг одоо саяны яг үзэгчийн асуулттай далимдуулаад хэлээд өгчөөч баян зүрх дүрхт аль хорооын тий сонгон хайрханд аль хороо. Доосроо за уянгаа хариулчих. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоол гэж байдаг. Энэ тогтоолол болохоор нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг одоо зөвшөөрсөн бус нутгийг баталсан байдаг байхгүй юу? Тэрэнд нь болохоор баян зүрх дүүргийн 11 2 дугаар хороо. Сонгон хайрхан дүүргийн 21 32 дугаар хороо. Хаан уулын 12 13 14 дугаар хороо. Тэгээд захын 3 дүүрэг буюу баг хангаа, баг нуур, налах дүүрэг бүхэлдээ.
Энэ одоо төвийн одоо 7 хороо захын 3 дөрөвтөл мал аж ахуйн эрхлэлийг зөвшөөрсөн байдаг. Бусад хороонд бол мал аж ахуйн эрхлэлийг хориглосон байдаг. Гэхдээ энэ зөвшөөрсөн хороонд маань бол одоо Улаанбаатар бол газар нутгийн хэмжээ бол багатай. Энд бол ерөөсөө бэлчээрийн мал аж ахуй гэж ярих ёсгүй. Фермерийн чиглэлээр, эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр малыг одоо өсгөх хэрэгтэй. Саяны иргэний бас нэг хэлсэн зүйл бол малтай. Тэгээд уул нь бол малаа яг түрүүний миний ярьсан ингээд худалдаалаад цаашаа малаа өгчмөр байгаа юм байна л да. Тэгэхээр малыг бас ингээд худалдаж авч яах гэсэн би хаана өгөх вэ гэдэг. Тэгэхээр түрүүний ярьсан тэр ажил ер нь үргэлжилж гэнэ бүр зогссон нэрөөсөө иргэдээс мал худалдаж авахгүй байгаа юу? Энэ ажил бол иргэдээс мал худалдаж авах ажил бол энэ жил хийгдэхгүй. Яг 17 онд бид нэр одоо малаа худалдаалах 45 иргэний одоо малыг худалдаж авахар санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлээд засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаад ажилласан боловч бид нартай хамтарч ажиллах компаниуд болдоггүй гэсэн тийм учраас одоо хэрэг иргэн та малаа худалдах одоо сонирхолтой байвал өөрөө л хувийн шугамар малаа худалдах шаардлагатай болж байгаа байхгүй. Энд бол төр оролцох үнэхээр боломжгүй болчихж байгаа. Нөгөө нэг төсвөлсөн мөнгө гэдрэн ч гэсэн байхгүй болсон байгаа шүү дээ тий. За байна. Олон нийтийн цаг шууд нэвтрүүлэгт иргэдийнхээ саналыг авж байгаа шүү. 7012 7005 гэсэн утсан дээр санал авж байгаа. За байна уу? Байна. Сонсож шүү таныг шууд яриарай. Олон нийтийн манай би энэ цагаан хайрхан дүүргийн 25 дугаар хороонд амьддаг. За сонсож байна. Тэгсэн чинь энэ одоо малтай айл айгүй их. Тэгээд энэ хашаандаа нэг манайх нэгэн том хашаандаа нэг 2000-ад мод төрсөн байхгүй юу? За. Тэгсэн чи одоо өхөртэй айл биш үү? Ингээд яачаад төмөр хашааг нь хаяа бахалчраад биш үү? Хугасаад нугасаад тэгээд оруулчихна. Бодоко хашаа яачаар бодоко хашааг нь нураагаад оруулчихна. Энэ дээр ямар хариуцлага яах вэ? Би ороо дийлэхгүй байх энэ малаа гаргах гэдэг яах вэ? За баярлалаа. Цагаан хайрхан дүүргийн хувьд бол 32 дугаар хороонд мал одоо бүхэн иргэд байж болохоор байгаа. Тэгээ энэ хүн бол 25 дугаар хорооныхон. Тэгэхээр саяны иргэнд ямар хариулт өгөх вэ? Энэ яг л одоо бид нэрээ хэлээд байгаа малтай иргэдийг одоо байдлаас болоод малгүй иргэдийн эрх ашиг хөндөгдөд байна л гэд энэ асуудал яригдаад байгаа байхгүй. Тийм учраас одоо малтай иргэд маань бас энэ малгүй иргэдийн эрх ашигыг бодооч зөвшөөрөгдсөн бүс нутаг руу нүүгээч л гэсэн шаардлагыг тавьж байгаа. Магадгүй энэ хүний одоо тарсан тэр бас нэлээ хөрөнгө зараад тарсан мод байгаа шүү дээ тий. Тэгэхээр хохирол учирсан гэж үзвэл энэ хүн энэ одоо өргөдөл гомдлоо хаана өгөх боломжтой? Ямар нэгэн хүлээж авах боломжтой үе дорж гэж малтай айл дулмаа гэдэг одоо сайхан мод тарцсан айлын одоо малаа оруулснаас болоод одоо модгүй болчлоо ч гэдэг юм энэ асуудлыг тавих газар байгаа юу хандах газар. Яг одоо нөгөө нийслэлийн нэгдсэн үйлчлэгээний төв байгаа шүү дээ. Тэнцээ бол холбогдох нөгөө нэгцгийн газрууд нь ажиллаж байгаа. Тэднэр дээрээ очиод бол хүсэлтээс тавиад өргөдөл мэргэжлийн өгч болно тий. За даасрын дээр юм нэмэх үү? Ерөнхийдөө энэ За одоо ингээд нийт газрууд дээр тий одоо зөвшөөрөгдсөн эхний ээлжинд одоо энэ 3 барьчлал Сонгоо хайрхан дүүргийн 2 Баян зүрх дүүргийн 1 барьчлаад энэ дээр ингээд малтай иргэд маань бас ингээд төр зэсгээс хийж байгаа ажлыг хүндэтгээд ухамсараараа бас ингээд нөгөөд очиж ажиллаж уриалмаар байна. Шалтгааны юу гэхээр одоо нийслэлийн хэмжээнд бол найдвартай цэглэлч мөчөр хангагдаж чадахгүй байгаа 30000 төгрөгийн одоо ингээд хүлээгдэж байгаа. Ажлын зураг нь хийгдсэн. Хөрөнгө мөнгө шийдэгдэж чадахгүй байгаа тий. Одоо улс нийслэлийн төсвийн хүндрэлээс шалтгаалаад. Гэтэл одоо энэ нэг малтай иргэдийнхээ төлөө төр захиргааны анхаарад одоо магадгүй энэ жил ингэж хөрөнгө гаргаснаар эх жилд тэрийг 2-3 дахин гарах зардлаас урьдчилан сэргийлж байгаа. Тэгээд энэ ингээд тоолуурын хүртэл шийдэд өгч байгаа байхгүй юу? Тог цахилгааны ингээ бүрэн хангаад, усын хангаад өгч байгаа. Энэ өрхөд мөн ухамсараа. Тэгэхээр даасраа би нэг юм асуучих уу? Уул нь бол 16704 нийт мал байгаагаас 33000 л одоо нүүлгэн шилжүүлж цаана бүхлөтэ 13700 мал. Одоо ингээд энэ та бүхний маань хийж байгаа ажил 5 сарын 1 гэхэд дууссан байх хэрэгтэй ажил шүү дээ. Одоо ерөөсөө юу вэ? Нэг 12 тонны зайд. Тэгэхээр энэ ажил ер нь гүйцэтгэл багтай байх юм шиг харагдаад байна да. Дэд үтцийн хувьд бол 5 сарын 1 гэхэд улсын комисс ажиллуулаад хүчил залхахад бэлэн болох боломжтой ажиллаж байгаа график гаргацсан. Яг 5 сарын 1 гэхэд айл нүүхэд боломжоор нь хангаад өгчдөд айл өрх маань бүр нүүх зардлын хүртэл засаг даргын захирамжаар шийдэд өгсөн шүү дээ. Тэгэхээр ингэж их төр засгийг анхаарал хахад нүүхгүй одоо очихгүй гэдэг айлуудыг бол холбогдох хууль журмын дагуу албатан нүүлгэж гарах зарлыг нь өөрөөр нь төлөвлөнө гэсэн тийм шийдвэртэй явж байгаа. Энэ дээр бас нэмж хэлэхэд манай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд боо одоо нийслэлийн газрын алаад дүүргүүдийн засаг дарганы тамгын газар орсон байгаа л та. Тэгээд яг ажлын хэсгийн ээлжид тулдаанууд бод одоо шат дараатай зохион байгуулдаг. Өнөөдөр хүртэл бид нэр шат дараатай зохион байгуулад яг энэ одоо чингэлтэй хаавал
Сүхбаатар дүүрэгт байгаа мал бүхий иргэдийга одоо энэ дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байгаа Баянзүрх сонгой архин гэдэг дүүргийнхаа 3 байршил дээр очиж сая танилцуулсан. 10-ны өдөр Баянзүрх дүүрэг дээр, 11-ний өдөр сонгой архин дүүрэг дээр. Тэгээд энэ дүүрэг нь өөрсдөө зохион байгуулалтад оруулаад дүүрэг дээр ажиллаж байгаа дид ажлын хэсгүүд маань энэ иргэдээ зохион байгуулад одоо иргэдээ аль болох хурдан шуурхаа нүүлгэхээр тэр ажлаа эрчимтэй зохион байгуулад өнөөдөр хүртэл хуралдаад дараа дараагийнхаа юм шийдээд гарсан. Нүүлгэн гэснээс за ингээд нүүлгэх зардлыг хүртэл усаас гаргаж чинь гэж байна тий. Одоо нөгөө газар эзэмших эрхийн гэрчлэгээ гарцсан гэсэн шүү дээ. Одоо бямц цэцэг гэж хүн дээр бол гарцсан байгаа. Гэтэл бүр нүүлгээ сууршуулсныхан дараа эрхийн нөгөө газар эзэмших эрхийн гэрчлэгийг нь олгох юм уу? Эсвэл одоо ингээд гарцсан юм чинь нүгөөг байсан ч олгохоор явчих юм уу? За нийслэлийн засаг даргын 4 сарын 6-ны өдрийн А307 гэсэн захирамжаар энэ 3 дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байгаа газрын эзэмшлийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн байгаа. Яг иргэн дээр биш. Энэ яагаад вэ гэхээр яг нөгөө бодит байдал дээр тухайн иргэн газар авчаад малаа авч очиж нүүдэггүй. Тэгтэл тэр хүн тэнцээ өөр нэг малтай иргэний амьдрах боломжийг хаагаад байгаа байхгүй юу? Тийм учраас иргэн та очоод тэр зааж өгсөн газараа сонгосон газараа өөрийнхөө сонгосон газараа тий ахшаагаа бариад суурч тэрний чинь дараа асуудалгүй таны эзэмшлийг шилжүүлээд өгнө гэсэн зарчмаар явж байгаа. Хэрэг иргэн та газар авчаад, заалгаж авчаад яг тухайн газар дээр очиж сууршихгүй бол таныг цуцлаад дараагийн амьдрий гэсэн иргэнийг одоо шилжүүлэн сууршуулах. Тийм тэр иргэн боломж олгохоор. За баярлалаа. Ингээд шууд утсаа авъя. Байна уу? Санийг сонсож байгаа шүү шууд нэвтрүүлэг. Шууд яриараа та. Хараад байж байна. Энэ сонгон хайрхан дүүргийн за ярьж байна. Сонгон хайрхан дүүргийн нэг малтай иргэн байгаамаа. Тэр бас юунд бастаны цаашаа ногоон толгойд газар авсантай сая. За. Тэр чи одоо тоог байхгүй, ус байхгүй. Тэгээд тэр ерөөсөө зардал мардлыг ерөөсөө өгөхгүй гэж хэлсэн. Нүүлгчийн зардал мардлууд ерөөсөө байхгүй. Тэгээд 5 сарын 1-нд нүүгээд байгаа. Очоод ерөөсөө зүгээр нэг хад газар байна гэж. Тогмоц байхгүй, ус төрөл байхгүй, замаасаа айгүй хол. Тийм газар байх энэ таануудын энэ хажуудлыг одоо ярьж байгаа улсуудын яриа юу хоёрч нь энэ үүдэх гэж байгаа улсуудын хоёрын яриа чинь ерөөсөө зөрөөд иш. За та ерөөсөө байхгүй. Хариултааны сонсохоор за давсраар. Ногоон толгой гэсэн тийм. Сонгой архин дүүргийн саяын сонгой архин дүүргийн зөвшөөрөгдсөн 2 бүсэд Баянзүрхт ялгаагүй ажил угсралтай ажиллагдсан явж байгаа. Одоо маргааш гэсэн та очоод харахад тэнд бүтээн байгуулалт ажил өрнөө явж байгаа. Энэ яг графикийн дагуу нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хяналт тавиад явж байгаа юм. Тэгээ энэ дээр бол 5 сарын саяны хүний ярьсан тэр хэсэг газар заагаад байна шүү дээ. Тэнд орцсон байгаа юм. 335-ын гармын ногоон толгойн зүүн хэсэг, баруун хэсэг гэдэг 2 хэсэг байна. Тэр бол яг орцсон явж байгаа. Яг одоо эргэн очоод үзэхэд тэмцээд нөгөө цахилгааны том шонгууд нь буутсан. Яг ажил хийгдэж явж байгаа. Цахилгааны инженерүүд нь ажиллаад явж байгаа. Тэнд бүтээн байгуулалт ажил өгч байгаа. За дараагийн иргэнийхээ саналыг авъя. Байна уу? Байна. За зургатныхаа дууг басгаж байгаа шууд яриараа таныг сонсож байгаа шууд нэвтрүүлэг. Газар олгот энэ 5 сарын 1-ээр хаагдсан юм уу? Бид нөгөө мал бүхий иргэдийн асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тий. Та малтай юу? Малтай. Тий. За ойлголоо. Тэгэхээр одоо түрүү хэдийгээр захирчийн ажлын албан дээр нөгөө юу нь гарч байгаа гэсэн шүү дээ. Гэрчлэгээ нь. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг бүртгэлтэй байгаа 602 өрх байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр бүгдээрэндээ гарцсан гэсэн үг. Одоо саяны одоо жишээ нь ороогүй байх нэмж одоо хэрвээ би одоо малтай иргэн байгаамаа гэж дахиад 603 дахь өрх гараад ирвэл бүртгэж авах боломжтой. 602 өрх гэдэг бол яг одоо өнгөрсөн жил энэ 17 оны 8 сард энэ ажил эхлэхэд байсан өрх малтай өрхийн тоо. Одоо бол энэ өрх маань буугаад 558 өрх болцсон байгаа. Энэ дээр 59 болоод гараад ирвэл яах вэ? 559. Одоо ийм байхгүй. Яг энэ захирчийн ажлын албан дээр гарсан газрын эзэмшил маань бол нэг л гэрчлэгээ гарна. Энэ иргэн тус бүр дээр нэг гараагүй байхгүй юу? Яг иргэн суурьсныхан дараа иргэн тань дээр гэрчлэгээ гарна. Энэ одоо яг манай иргэдийн бас нэг зарим иргэдийн нэг байна л да. Одоо нэг малаа хуваад газар өгөх сургаар тий дэд бүтц асуудлыг шийдэж байгаа сургаар одоо малаа хуваагаад өөр хүүхдэрээ хуваагаад болж харагдав. Тий.
одоо 1 айл одоо 2 айлын газар 3 айлын газар аваад ирэх юм бол эн чинь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байгаа газрын маань хэмжээ хүрэлцэхгүй шүү дээ. Тийм учраас яг жилийн эцсийн мал тоолохын дунд энэ компанид ажил эхлэхэд байсан өрхүүдээр тэр тоогоор л явж байгаа юм уу? Яг тэрий чи одоо бид нэр дүүргийн худалдаа үйлчлэгээний хилцээр тамгын газар дээрээ нэгтгэгдээд манай зарчгийн ажлын албанд ирж байгаа. А тэрийг нь бид нэр нийслэлийн статистикийн газар руу албан бичгээр хандаад яг энэ иргэн мал тоолохын дүнд байна уу? Хэрэг энэ иргэн байна гэдээ ирэх юм бол дүүргийнх нь газрын албанд нүүх дүүргийнх нь шүү дээ газрын албанд мэдэгдээд газрын асуудлыг шийдвэрлээд зааж өгөөд явчихна. Тэгэхээр статистикийн тоонд ороогүй бол яг тэр иргэсийн дугаараар тэр хүн байхгүй бол нэмж энэ газарт одоо орох боломжгүй. За ойлголоо. За таныг сонсож байгаа шүү шууд нэвтрүүлэг. За За тэгэхээр үлдсэн хугацаанд бол тэр бусад дэд бүтцийн асуудлыг бол ингээд шатраатай шийдэх юм байна гэдэг мэдээллийг бол үзэгчтэй өгж байна гэж ойлгох удаасрыг. Тийм одоо бусад дэд үзэхээр сая эхний ээлжинд ус цахилгааны асуудлыг шийдэж байгаа. Тэгээд сургууль цэцэрлэгтэй айлуудыг хэлсэнчлэн нарийн луу нүүх сонголтод байгаа тийм. Авто замын хувьд бол малчид иргэдээс нь өөрсдөөс нь зам тавиулахгүй гэсэн хүсэлт ирээд байгаа шүү дээ. Зам тавих юм бол суурьшлийн бүс үсэл мөн ялгаагүй тэнд асуудал үүсэж байгаа учраас тийм байгаа. Тэгээд нэм тэргуунд бол шийдэх асуудал нь бол цахилгаан 72 бол яг графикийн дагуу төлөвлөгдсөн хугацаанд ходог цахилгаан 2 ашиглан орчих боломжтой. Энэ дэр бол мал иргэд бол санаа зовлтгүй 5 сарын 1-нд нүүх бэлтгэлээ хангаал байж байгаа хэрэгтэй. 5 сарын 1-ээс хойш ямар ч гэсэн үнэ гэсэн тэгтэл тэр чинь 400 хэдэн өрөх гэдэг байгаа лээ. 460 өрхийн одоо цахилгааны асуудал гэх юм бол 460 өрхөөр бол шийдвэрлэгдэж байгаа шууд. За ходог ч гэсэн мөн ялгаагүй түрүүн одоо 150 өрхтөө байршилтгэл 3 ходог хийж байгаа шүү дээ. Хүний. За ингээд өнөөдрийнхөө олон нийтийн цаг нэвтрүүлгээр бид нийслэлдэг мал бүхий иргэдийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж байна вэ? Нийслэлээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэдэг дээр хоёр мэргэжилтнийхээ хамтаар мэдээлэл хүргэлээ. Ингээд өнөөдрийн олон нийтийн цагт ирж мэдээлэл өгсөн хоёр зочинд талархлаа илэрхийлье. Дараагийн олон нийтийн цагаар уулзъя. Баяртай үзэгчдээ.